Мөрөөдлийн аялал төсөл үзүүлж байна. Мөрөөдлийн аялал төслийн санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Блэкс компани, аяллаа ерөнхий ивент идэвхжигч Монголын аялал жуулчлалын холбоо, Мятхов сад компани, мөрөөдлийн аялал төслийг дэмжигч Монгол Улсын гадаад харилцааны яам, Монгол Улсын боловсрол соёл шинжилх ухаан спортын яам, Монгол хятадын соёлын харилцааны нийгэмлэг, төслийн хамтран зохион байгуулагч Үндэсний контент студи, нэвтрүүлгийг ивент идэвхжигч Shark тавилга компани. Мөрөөдлийн аялал. Манай улс 1950-ад оны үеэс шинэ тусгаар тогтносон бүгд наримт хятад улсын соёлтой танилцаж, хоёр орны урлаг соёлын солилцоогоор ариун их түүхтэй болсон. Мөрөөдлийн аялал авгийнхан Хятад улсын тариачин ард, ажилчин эмэгтэй, эр цэргийн дүрсээр кино бэлэг тэмдгэн болгосон бүгд наримт хятад улсын төрийн өмчөд кино үйлдвэр China Film зочлоо. Бид бүхэн цэнгэр дэлгэцээрийн Хятад улсын түүхийн сэдвтэй орчин үеийн амьдралыг харуулсан олон кино бүтээлийг үзэж сонирхдог шүү дээ. Тэгвэл энэ кино хэрхэн бүтээдэг? Ямар хуу техник тунд хөрөмж, ямар их сан хөмрөг, ховдос жижиг хэрэглэл байдгийг нүдэрэн үзэж, ямар сэтгэл төрж, юу бодож тунгаасан тухай аялагчдын сэтгэлдлийг сонсъё. Энэ яса янзын гоё юм. Энийг ер нь тэгтээ бид нэр манай энэ аяллаас өөр хүмүүсүүд энийг үзэж чадах байх тийм ээ. Үзэхгүй байх тий. Тэг эн чинь бол энэ ямар нандаа хадгалдаг юм бэ энэ жижиг хэрэгэд энэ хэрэгэд одоо энэ чинь дахиад кинонда хэрэгжилж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр орохгүй энэ ч одоо ерөөсөө юм гэж л байна. Ер нь түүхэнтэй ингэж хандах, түүхийнхээ юмд хандах хандлага. Сүүлчийн эзэн хан гэдэг кинонд авсан эдэл хэрэгэл одоо энэ төрчгөрөө байна. Тэгэхээр энийг хэрвээ манайхан бол одоо ингэ эскалатанд хайж байна. Энэ чинь хятадууд одоо үзмэр болгоод хүн үзээд энэ чинь орлого олоод ингэж явж штэ тийм үү? Тэр ухаанчугийн одоо тэр хэвтижсэн орны тэр чигээр энд байж штэ. Байж байна. Тэр энэ том дөрүүдийн чинь хэрглэжсэн, эдэлжсэн тэр бүх юм энд байна. Тэгээ сайхан юм одоо ерөөсө бидний энэ аяллаа онцлог бол мэрэгжлийн онцлог. Мэргэжлийн онцлог тохирсон ийм аялал боллоо. Ямар ч аялагч бол одоо энэ сайхан кино павильон энэ гоё үзмэр үзийг бол үзэхгүй. Бидэнд олон сайхан санаа сэтгэл төрлөө, олон сайхан одоо дурсамж үйлдэлээ. За одоо дэгийн бит хоёр ихэд л одоо тунгалаг тамир киноны одоо хоёр гол дээр хоёр. Яаж вэ? Дөрөв Толма би чамайг боддог. Чи намайг сандгүй. Толма. Чи яаж вэ? Та нарт дарлууж яадаг цаг өнгөрсөн. Тэгээ одоо намайг бараадаа л явж байна одоо юм шиг. Байхгүй тийм. Хааш гаргаж ирсэн биз? Энэ намайг алгаж ирсэн үуч одоо намайг хөөе цамба мягаал гэдэг шүү дээ. Одоо бараадаа цугтаад явж. Цугтаад гэдэг. Мөрөөдлийн аялал төслийн санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Блэкс компани. Жирийн Монгол иргэн ч гэсэн барагтаа энд зорж ирэхгүй. Тийм зорж хүн хизээч ирэхгүй юм дээр бид нэр ирээд байна гэдэг чинь мэрэгжлийн хүмүүс сэтгэл маш их өндөр. Энэ музейд хадгалагдаж байгаа. Энэ музейд бүхэн хэмжээ хаашаага 8 км-ээр 8864. Нэг сумын төвийн бараг төв шиг шахуу тийм том талбайд музей байна шүү дээ. Одоо гайхамшиг гэж хэлхээс өөр яах вэ? Одоо музей хэлбэрээр ч үзүүлж जैन бас дээрээс нь хэрэглээд бас кинонд тоглуулдаг юм байна шүү тий. Тийм байна. Одоо бүр Мао Цзэдунгийн үеэс тэрнээс өмнөхөөс хаадын үеэс тэдний хэрэгжилж исэн хуучин эдлэл кинонд хэрэгжилж исэн дэлхийн алдартай Холливуудын одоо хүртэл авч хэрэгжилж исэн тийм гайхамшигтай баярлахаас биднэрт мэдэхгүй юм ямар их байдаг юм бэ? Бидний одоо үзээгүй юм дэлхийд ямар их байдаг. Зөвхөн хөрс зэрэгэлдээ хаттайхаа зөвхөн нэгийнх хэсгийг үзэхтэл ингээл агуу орон гэдэг агуул явдал юм бид яагаад ийм байж болдгоо юм хэдийгээр бидний жижигхэн ч гэсэн бидний тэр жижигхэн кино үйлдвэр гэж ярил л да жижигхэн кино үйлдвэртээ бид нар яагаад ийм их утга агуулгыг одоо хадгалж болохгүй вэ гэсэн ийм санаанууд төрж ирж байна. Монгол ардын жүжигчин олон кино тоглож маань ташилж явж байгаа. Тэгэхээр энэ өрөөнд та бол өөрөө амаа барьдаг бас кинонда тий. Тэгэхээр
Энэ өрөө дотор ямар шүү байна юм таны сэтгэлийг. Ер нь орж ирээд харахад л мэдэгдэнэ л дээ. Одоо нөгөө дууг шингээх, намсгах, ойлгох, үсэргэх, хаах эднэр гэдэг бүгд байж байгаа үст. Ингээд хаалттайгаа, экрантайгаа, зөөлөвчтэйгөө. Гэтэл бүтэн хэмжээний оркестр 70 хүнтэй байна уу, 120 хүнтэй байна оркестр суух боломж зай талбай нь байж байна, фүүлтнүүд нь байж байна. За тэр цаана байж байгаа тэр жинхэнэ нөгөө бичлэгийн фүүлт чинь бол одоо мань мэтийн баг хараагүй юм байж штэ. Тэгэхээр энэ бүхний цаана юу байх вэ гэхээр нөгөө киноны чинь гол чимэглэл шилдэг бүтээл, хөгжмийн бүтээл чинь бэлэн болно л гэсэн. Акустик гэдэг бол хамгийн тэр акустик гэдэг бол хамгийн чухал. Яг гэвэл хаанаас хаашаа одоо энэ дээр чинь оркестраас суулгахтаа хүртэл шийдэн штэ. Утаснууд нь хаанаас уух уу те турбанууд одоо үлээврүүд нь хаанаас уух уу, меднүүд нь хаанаас уух уу гэл тэрэндээ зориулагдсал юм байх шиг байна л да энэ зөөлөвчнүүдийг харж байгаа. Хөөж бол манай кино үлдэд бас 5 дугаар заал гэдэг бас дууны байсан тийм үү? 5 дугаар заал одоо манайхаар бол 5 дугаар заал шүү дээ. Гэтэл энд чинь зөвхөн ари ял гэхэл 2 ари ял гэж шүү дээ. Мировой төвшингийн 2 ари ял байж шүү дээ. Үндсэндээ дандаа жижигхэн болчихлоо шүү дээ. Жохон хувийн студиуд л бичиж шүү дээ. Одоо киноны хөгжим, дуу, шуум хамаг юм чинь те. Жохон студиуд л бичиж шүү дээ. 5 дугаар заалны хэмжээний студи одоо ганцхан Монголын үндэсний радио телевизэд л байна шүү дээ. Өөр байхгүй. Цагаан лава тий. Тий. Төслийн хамтран зохион байгуулагч үндэсний контент студи. Хятадын кино үйлдвэрийн China Film-ийн дуу оруулалтын өрөө. За энэ дуу оруулалтын өрөө бол одоо энэ нэг тэмдэг дэлгэцэн дээр бас л манай монголчууд шиг яг колчаага эргэлдээ тэгээ дуу оруулалт өрөө. Та ер нь ингээ харахад ямар шүү өрөө вэ? Энэ яг их танил юм шиг санагдж байна. Одоо ингээд хятад жүжигчин кинонд дуу оруулах гэдэг энэ чи зогсож байсан байна. Ингээд ажилд юм байна. Энд хурж ирэхэд их гоё санагдж байна. Одоо ингээд яаж мэдэх бид нар одоо бас бид нар Монголд одоо хятад кинонд ам барьж дубляж хийж дуу оруулж байгаа шүү дээ тийм ээ. Сүүлийн үед л яг хятад кинонд ам барьж ийн л да. Би нэг 12 3 кинонд л ажилласан. Гэхдээ дандаа олон ангит 50 60 ангитай 40 50 ангитай кинонууд гарсан л да. Тий Батцгийн кинонд бол нэлээд олон кинонд үндэсний телевизэд 3 кинонд дуу оруулсан байна. Одоо саяфтар гарч дуусандаа тосгондуулсан явдал гээд тэгээд хувь тавилангийн ээдрээ гэж олон ангит одоо манай үндэсний телевиз төв телевизээр гарлаа штэ. Сэтгэгдэл өндөр байна. Манайх энэ хэмжээнд хүрнэ чаднаа л гэж бодож байна. Дуу чимээ оруулдаг. Одоо төрсөн дээрээ бид нар энэ телевизээр гараад дуугаа яаж хийх юм бэ гэдэг. Манайх бол чимээ оруулдаг тийм одоо дуу шуумны өрөө байдаг. Одоо 90-ад оноос өмнөх кинод бол бүгд тэгж цүүлд нь шуум хайдаг байсан. Одоо жишээ нь гэдэг юм бол энтхийх бол ингээд нараа хятад бол ингээд өөрөө дэрсэхтэй өвстэй байх юм бол ийм шуум гарч байна. Энэ цемент одоо энэ ажиллаж гэх юм бол ийм өвс хүмүүстэй ийм шуум гарах. Энэ одоо өөрөө шороон дээр хөдөө шороомороо чулуун дээр хом ийм цементэн дээр явах юм бол одоо ийм цементэн дээр бас дуурах нь бэлтаан дээр ингээд одоо явж байгаа хүн байх юм бол ийм байна. Модны шалан дээр, дэвсгэр дээр, төмөр дээр явах юм бол ийм байна энэ гэдэг бүх юмнууд нь сайхнаар байна. Одоо жишээ нь дийшээ говцсны юу байна? Сахин говц яаж дуурах вэ? Бос суухад. Тэ? Энэ одоо энэ өөрснөө хүмүүсийг ногоон говц яаж дуурах вэ? Тэр канистр чандаамууд яаж дуурах вэ? Энэ гялтгар гүртэг одоо бас яаж дуурах вэ? Дугуй маань яаж унахтаа яа тавих вэ? Данхраахтаа яа тавих вэ? Дугуй нэрхтээ яах юм бэ гэдэг. Шилийн ширээн дээр яа дуурах юм? Үлгүүрх гэдэг энэ модон үлгүүр, цэдлото үлгүүр ингэ байж байна. За энэ одоо юу байна? Буу байна. Буу сэлэм. Энэ буу яаж гохонд орох юм? Энэ сэлэм яаж сууграх юм? Тэ? Энэ шуумнуудыг бүгдийг ингээд төрлөөр нь хийсэн байдаг юм байна. Үндснийх нь кино үйлдвэр өөрөө бас ийм одоо юм ингээд шин чанараар нь яг ингээд аваад явж байгаа. Технологи хөгжсөн ч гэсэн эргээд яг энэ дуу шуум бас хийгээ явж байгаа юм байна. Юм хадгалж чадна гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм аа. Адгийн наазах нь л одоо архины шилийг л хідэн төрлөөр нөрөө тавьсан байж тань. Тэгээд утаснууд ярьдаг утаснууд. За энэ шаахан гутлуудыг харалда энэ ямар гуталтай явахар зэрэг ямар шуум чимээ гарах вэ гэдэг чинь
Тэр хувцас өмсгөр зүг ямар хувцас өмсөд яаж хөдөлгөөр ямар чимээ гарах вэ тэр лэмэг зүйл тэрээс нь байхгүй юм алга. Дээрээс чамдаа сав хүртлаараа тэр захалгаантаа соёа дуурах уу хонготой яа дуурах хэл малгаанууд өмсөд ямар малгайг өмсгөд яа дуурах уу гэх мэтлэнгээр тэр хачин одоо нямба юма хадгалж чаддаг усууж юм байна. Мүзээ болгоцсон одоо хийдэг ажлуудаа үзмэр болгочихсон. Ямар их сайхан цэвэрхэн, хэрэггүй, шороогүй хүн одоо сэтгэл ханамжтай үзэж болохоор одоо баар сав. За нэг тийм л юм дутуу юм да гэж миний л харахад ерөөсөө алга. Мөрөөдлийн аялал төслийн санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Блэс компани. За Чайна фильм кино үйлдвэр дээр одоо бид нар дараагийн студи руу орж ирсэн байна. Энэ бол одоо ингээд цас оруулдаг, өвлийн зураг авдаг хэсэг байна. Хятад бол өөрөө өмнөд хэсэг рүүгээ ер нь бол эртний түүхтэй их уул одоо ийм их зөндөр уултай, ийм сүм хийдтэй учраас энийхээ өвлийн зургийг зориулсан ийм одоо павильоныг зассан байна. Энэ цасыг юугаар хийж яах гэхээр ийм гэдэг юм байна. Нойлын цасыг одоо ингэж жижиг нунтаглаад дээрээс нь бас дахиж ингэж хатаалтанд оруулаад ингээд ийм цас шиг ингэж бодруулдаг юм байна. Үнэхээр бас их сонирхолтой. Манай аяллаахан бол энийг үнэхээр их сонирхож байна. Тэгээд зураачдын ажил бас их сайхан байдаг юм байна. Тэгээ энэ талд бас нэг хөшиг байна. Энэ болохоор дандаа нэг цаатлын ногоон цэгэр хөшгөөр цаатлын цоолж бас зураг авдаг тийм байна. Сэтгэл өндөр байна. Одоо киноныхон юмыг эд зүйлс бүхэл юмыг хадгална гэдгийг бол одоо маш гайхамшигтай одоо тодж шиг бид нэр одоо хараад сонирхоо явж шít. Бүхэл юмаа ингэж одоо үе үеэр нь хадгалдаг байна шүү дээ. Энэ бол нэг үнэхээр гайхамшигтай. Эсвэл байхгүй ч юм алга. Бүхэл юмаа хадгалсан байдаг юм байна. Үнэхээр гайхалтай байна. Сайхан байна. Бахархаад л үзээд л явж байна. Зураг даруулаад. Тий. Одоо тэгээд 7 өдрийн аялал байна шүү. Тийм шүү дээ. 7 өдөр. Одоо их юм үсэх юм гэсэн. Одоо өнөөдөр цагаан хэрэм очих гэсэн. 城市的夜晚，霓虹灯最在，点亮黑暗，赶不走孤单。 Дэлхийн соёлт хүндрэлтний 7 гайхамшигын нэг. Хятадын их цагаан хэрэм. Энэ хэрэм бол нүүдэлчин Монголын түүхтэй салшгүй холбоотой болохоор боломжтой байвал очих дуртай газрын нэр болжээ. Хятадын ард түмний нэрийг хөдөлмөрөөр бүтсэн агуу түүхтэй бүтээн байгуулалт хүн төрлөختний дахин давтагдашгүй соёлын өвийн тухай Ахмад уран бүтээлчид залуу хойч үедээ бахархан дурсаж байна. За үнэхээр одоо ястаа зүйдэн чоромгүй явдлыг нэвтрүүлэг гардаг шиг одоо бид чинь зүйдэн чоромгүй юмуд л үзээд явж байна да одоо. Сайхан хүмүүсийнхаа боён сайхан газар орон үзэж байна. Одоо ер нь жигтэйхэн гоё юм үзэж киноныхаа одоо тэр гоё павильонуудыг үзлээ. Цас бараан цас үзлээ. Цасан дотор зураг авахулаа. Усан дотор зураг авахулаа. За тэгээд одоо тэр гоё хятадын одоо бидний ухаан зүгээгийн кинонд гарч ирсэн тэр сайхан ард хашаар нь орж тэр юуных нь хажуу зураг авахулаа. Одоо бидний шиний цагаан хэрэм дээр ичээд байна. Тэгээ үнэхээр одоо сэтгэл маш их өндөр байна. Одоо ийм сайхан юм үзүүлээд харуулад одоо биднийг ингээ аваа явж байгаа энэ бүх хамт одоо олонд баярлж байна. Бидний нааш нь одоо өн төлбөргөө явуулж байгаа энэ хүүхдүүдэд бас нисгийнхэндээ тийм ээ аялал жуулчлалынхандаа бүгдээрэнд нь баярлж байна да. Тэгээд ер нь урлагийн бүх одоо салбарын одоо драм кино энэ ингээ нийлүүлээд явж байгаа их гоё юм байт юм байна үнэхээр. Одоо хуучин зөвхөн дараа мараа явцдаг энэ төрөөсөн бол одоо яг л бидний үеийн одоо насагж байгаа хүмүүс ингээ бөөнд аваад явж байгаа нь үнэхээр сэтгэл өндөр байна да миний хэлээ. Сайхан байна. Одоо дахиад сайхан аялнаа одоо би чинь Гуанчжууд очин за тэгээд Макаод очин одоо нэг гоё хот руу явж байна да. Тэгээд би ч одоо хөөрөд энэ явахын тулд би нэг энэ Чаки чанаа тоглосон Дамаг гэдэг киноны нэг бадаг дуу 10 өдөр сурч сая нэг Бээжинд ганцхан бадаг дуулах гэж өвөр Монголын дуучинтай дуулаа. Тэрийг хөөж байгаа ичтэйгээ хамт дуулаарай гэдэг. Энэ бол миний амьдрал тэр зайч тохиолдохгүй, зайч татагдахгүй юм сайхан үйл явдал байлаа миний. Одоо та цаашаа сайхан явна да. Мөрөөдлийн аяллаа нэг хамгийн чухал юу хэсэг бол энэ одоо
Бээжин дээрх тэгээ Бээжинд ирсэн тэмдэг бэлэг тэмдэг бол одоо энэ цагаан харимл дээр зураг авахулна гэсэн ийм хөтлөөр байсан. Тэгээ тэрнийг л одоо хэрэгжүүлж байна. За энэ дээр гарахад бол ер нь их гоё юм сонин юм бодогддог юм байна. Тэгээ ямар ч одоо авраг том бүтээн байгуулалт байдгийг энэ ч одоо сарн дээрээс хүний одоо харагддаг гэж байгаа үү те. Хүний бүтээн гараараа бүтээж босгосон бүтээн байгуулалтын бэлэг тэмдэг бол одоо энэ цагаан армия гэдэг шүү дээ. Тийм ээ. Одоо энийг барьсан одоо хятадын одоо ард таман гэдэг юм уу одоо тэр Чингисийн улсын одоо тэр айхтар хүмүүсүүд ямар их аймаар хөдөлмөр гаргаж вэ гэдгийг одоо харж байна. Бариулсан ард таман ямар хүчрхэг айхтар улс байсан байж гэж бодогдож байна. Гайхалтай юм аа. Ерөөсөө гайхалтай юм байна. Энийг манай мөрөөдлийн аяллахын ирж нүдэрээ үзлээ. Энэ бол дэлхийн 7 гайхамшигын нэгэ гэдэг утгаараа бол аргагүй л үзэх ёстой. Нэгийг бодож хоёрыг санах ёстой юм байна л гэж бодож байна. Мөрөөдлийн аялал. Энэ ажил хэрэгч бизнесмэнүүд буянтай сайхан хүмүүс манай урлаг соёлын ахмадуудыг одоо сэтгэл зүрхэндээ дээдлж явдаг. Тэдний уран бүтээлийг хөндлөж явдаг энэ сайхан хүмүүсийн одоо тусалцаа тагаар бид өнөөдөр энэ дээрээ ингээд зогсож байна. За энэ бол яа харахгүй одоо агуу их бүтээн байгуулалт тийм ээ. Дэлхийн 7 гайхамшигын нэгэнд тооцогддог энэ бүтээн байгуулалт бол харахгүй л одоо бидний бас өргөн үзээгүй усуудын сэтгэлийг бол тогтоосон. Үнэхээр ард түмний хүчээр бол агуу ихийг бүтээж болно гэдгийг бол одоо харуулсан ийм сүрлэг бүтээн байгуулалт юм да. Хятадын одоо энэ бүтээлч ард түмний тэр бүтээн босгосон энэ цагаан хэрэм тэр киноны одоо том павильон тэгээд тэр өнөөдрийн үздэг бас мужи энэ хүмүүс нэхэр сэтгэл догтлон сайхан болж байна. Үнэхээр хүн төрлөختөн гэдэг юу ч бүтээж болдог, юу ч нурааж болдог гэдгийг Тэнгэн газрын цагаан хэрмэн дээрээс ингээд харж байхад мэдрэгдэж байна. Сэтгэл маш өндөр байна. Ярих юм байхгүй. Их баярлж байна. Би тэгээд энд одоо охинтойгоо хоёулаа явж байгаа. Тэгээ энэ баяр энэ сайхан том арга хэмжээг зохион байгуулж байгаа энэ компани захирал амгалан захирал болон энийг хариуцж байгаа тэр олон компаниудын бүх хүмүүсүүдэд би баярлалаа. Энэгээр далим тэр улсуудад баярын мэндийг дэвшүүлье. 1957 онд нэг удаа би Гойрүүчгийн Эрдмийн театртай энд дуучдад ирж концерт тоглолтод энэ Бээжин, Шанхай, Тэнжин, Нанжин, Жинэн хөх хот гэсэн 7 хотоор бид нар бараг сар шахуу аялсан. Тэгэхэд маш их гоё байсан. Тэгээд тэрнээс хойш одоо дахиад тэрнээс хойш нэг удаа 90 хэдэн онд нэг баг охин Америк руу гаргаж өгч нэг ирсэн. Тэгэл одоо ирэх нь маш гоё байна, сайхан байна. Сайхан хүлээж авч байна. Манайхны хүүхдүүд одоо маш их гоё сайхан үйлчилж байна. Би тэгээд анхны үнд Оросонд би бүр их өөрөө их өндөр сэтгэлтэй сэтгэл хөдлөөд ерөөсөө одоо юугаас мэдэхгүй л харьяаж явна. Тий. Хүүхдтэд эндээс тэнд хүртэл сэлж явна гэхчээр л би нэр их баяртай бүх хүүхдүүдтэй баярж байна. Энэ 30-40 хүүхдүүд бүгдээрээ л миний хүүхдүүд юм байна. Надад их сайхан үйлчилж байна. Бүгдээрээ надад их сайхан халамжтай сайхан хандж байна. Тэгээ иймд нь би их баяртай байна. Тэгээ одоо надаас ямар ч их юм үзүүлж байна. Ер нь ингээд чөлөөтэй дуртай юмнуудаа үзүүлж өстой айгуу сайхан байна. Энэ цагаан хэрэм энтрэч одоо харин төрөн ирэхэд ингэж үзээгүй биднүүд. Тэгээ одоо ерөөсөө өстой үзээгүй сайхан юмнуудаа бүгдийг үзлээ. Их баяртай байна. Баярын ихээр баярлж байна л гэж хэлэх байна. За ингээд Монголын senior stars-уудаа явж байна да. Монголын хамгийн том одуудтай анхудаага эн чинь Бээжин рүү ерөнхийдөө дандаа л нэг албан ёсоор ч юм уу ганцхан 8-аар ч юм уу 8-1-ээр ирдэг байсан бол одоо өстө жинхэнэ Монголын одуудыг дагцсан ингэж тэгээд 88 настай ийм хөөрхөн ээжигээ
асран хамгаалагчаар явж байгаад маш их баяртай байна. Тэгээ энэ далимтанд бас та бүхэн энэ зураг авж байгаа та нас ч ерөөсөө маш их хариуцлагатай ажил хийж явдаг юм байна. Үнэндээ ингээд та нартай маш их баярлж байна. Мөрөөдлийн аяллахын багийнханда баярлж байна. Баяртай. Энэ их түүхтэй газар л да. Тэгээд өөрт нь бас айгүй сэтгэлдүүлсэн байгаа. Тэгээд Мөнх тэнгэрийн хүчин доор гэдэг киноны мундаг том жанжидүүд тоглосон. Тэр тухайга та яриач. Мөнх тэнгэрийн хүчин доор кино хэдэн онд боллоо. За тэрийг бол мэдээж хэрэг киноны ухаанаар Монголд өндөр ширээтэд одоо энэ хэрмийг чинь бариад хэрмэн дээр байлдаал, теслээл, дэлбэлээл, хаалгаар нь морд цэрэг цуваад, ялаал, ялагдаад өчнөө юм болсон шүү дээ. Тэнд бол мэдээж хэрэг тэр шипийн ингэж хятадын одоо том жанжиг ангара саксоор тэр бас аваа цөс ихтэй юм байсан шиг байна. 3 хоногт Чингис хааны төмөр цэргээд өмнө газрын цагаан хэрмийг давтал бүр аваа босов. Тэд хэрийн цөөвөр чормд сүүд хавчин зүгтэж байна. И бомтаас гарч эднийг мушгин хамт цохоод хааны навчирч Ванди таны өмнө согдүүлсэн. Эчэл ингэж андурд байна. Гижээс ч одоо яг хэрмэн дээр ирсэн, шагаавар дээр зогсчихсан, мөрөөдлөө биелүүлчихсэн, мөрөөдлийн багийнхаа баярлалаа гэж зогсож штэ. Бээжингийн аялал маань ингээ 3 дахь өдрөө үйлчлээд одоо өндөрлж байна. Бээжингийн аяллыг ингээ бадаад ярих юм бол таны хувьд сайхан. Ер нь үнэхээр манай нэр чих онлоо. Мөрөөдлийн багийнхан гэж бид нар хичнээн яваад юм хүм үзээд л тоглоал хийгээл ингээд байсан боловч ингэж бөөнөрөө яваад ингэж гоё дурсамжуудаа гаргаад ингээд бодит амьдрал дээр нь бүх юмдыг үзээд хараад аялна гэж бол үнэхээр мөрөөдөл байлаа шүү дээ. Одоо ингээд мөрөөдөл биелж байна. Захаасан одоо 3 дахь хоног дээр биелээ явж байна. Одоо ингээд өнөөш нь дарлаа шүү дээ тийшээ. За амжилт хүсье. За баярлалаа. Төслийн хамтран зохион байгуулагч үндэсний контент студ. За гайхалтай гэдэг өгч багдмаар байна. Тийм маш сайхан байна. Тэгээд та нартай их баярлж байна. Ер нь хүний сэтгэл нэгдвэл газрын хол үзэж харах юм багдана гэж байдаггүй, ихтэнч гэж байдаг юм байна. Ягаад гэвэл бид анх эхлээд одоо үүсгэн байгуулахаас ахуудаад чи өөрөө оролцоод төсөөлөл мэт зүүд мэт яригдаж ирсэн зүйл өнөөдөр ингээ биелээ одод явж байгаа болохоор багч гисэн юм ийм агуу юм төрдөг юм байна гэдгийг л хараад одоо гайхаад тэрүүгээрээ баясаж бахархаад явж байна. Энэ хувийн хвшлийн аж ахуйн энэ санаачлаг гаргасан энэ залуу одоо энэ аялал жуулчлалын залуу манай энэ Ахмад уран бүтээлчид та нар залуучуудтайгаа нийлээд сэтгэлээ нэгтгэж хамтарч ажиллаж чадсан учраас өнөөдрийн гайхамшигыг одоо бид үзэж явна, бахархаж явна. Энэ сайхан зүйл энэ олон ахмадуудад маш их нас хайрлаж байгаа бах. Өшөө хийж бүтээх урам хайрлаж байгаа бах гэж бодож байна да гэх чинь тийм.把握青春年华，让我们红尘作伴，活得潇潇洒洒。